Америкийн нэгдсэн улсын Netflix компани бүтээл Марко Поло олон ангид кино Холливуудад нээлттэй саяхан хийж монголчуудын баяр багтлыг нэг хэсэгтэл төрүүлсэн. Учир нь тус киноны ариг бүхийн дүр жүжигчин амар сайхан тоглосон юм а. Оргил л шүү дээ. Оргил энийг хариуцсан хийж байгаа. Монголоос 4-5 жүжигчин тоглох гэж байна. Яг өнөөдөр амраа кинонд сайн тоглосон болоод ч юм уу те. Монголчууд сонирмч байсан байж магадгүй. Тэгээд Монголоос жүжигчид авч ийн гэж өөрснөө хэлсэн л дээ. Яг миний энэ кинонд хийсэн юм бол энэ гавьяа гэвэл. Харин тус олон ангид киноны 2 дугаар ээлжийн зураг авалт энэ 6 дугаар сард эхлэх бөгөөд энэ удаад Монголоос 3-аас 4 гол дүрийн жүжигч авахар болсон байна. Yes, well, season 2 of Marco Polo is going to really be. Манай киноны 1-р хэсэгт Ховлын хааны хятадыг эзлэн нэгтгэх үеийн хэсэг түлхүү үзүүлсэн. Харин 2-р хэсэгтээ бид Монголын байгаль жүжигчдийг илүү оруулах, Монгол жүжигчдийн зураг авалтыг их хийхийг хичээнэ. Мөн Монголын үзэсгэлэнт байгаль тал нутагт зураг авалтаа хийхээр ярилцж байна. Unify China and conquer the Sung dynasty and create the Yuan dynasty. Мөн энэ удаад 50 орчим олонний хэсгийн жүжигчдийг ч гэсэн Монгол жүжигчдээ сонгон шалгаруулахар болсон бөгөөд одоогоор шалгаруулалтын дүн хараахан гараагүй байгаа юм а. Шалгаруулалт бол ер нь нэлээд удаан хугацаанд явагдаад өнөөдөр бас тодорхой хэсэг нь дууслаа. Тэгэхээр 3 монгол хэл дээр тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт явсан. Эцсийн шийдвэр бол гараагүй байгаа. Зөндөө манай Монголын сайхан жүжигчид ирж оролцсон. Цаашаа үргэлжлээд бас олонний хэсэгт монголчуудыг тоглуулах, Монгол одоо ахуйг харуулах, монгол жүжигчдийг олонний хэсгийн зүгээр өрмөц сонин сайхан монгол царайтай хүмүүсийг илүү түлхүү харуулах үүднээс 50 монгол тийм одоо олонний хэсгийн хүмүүсийг бид нэр энэ кинонд оролцуулахаар ажиллаж байгаа. Энэ тал дээр манай монголчууд маань их сайхан дэмжиж байгаа. Тэгээд хараахан бас шийдвэр гараагүй байгаа. Ямар ч гэсэн 6 сар зураг авалт нь эхлэн тэрнээс өмнө шийдвэрүүд тодорхой болчих واخа. Би бас өнөөдөр өөрөө сонгон шалгаруулалтанд орсон. Тэгээ 2-3 4-ийн сонгон шалгаруулалтанд намайг оруулсан. Тэгээд яах вэ? Хариуг нь хүлээгээд байж энэ да. Тэгээд хэрвээ тэнцвэл одоо энэ кинонд бас тоглох واخа. Киноны зохиолч Жон Пуско продюсер ярьж байгаагаар энэ удаад монгол жүжигчдээс олныг оролцуулахаас гадна Монголын байгаль ахуйд зураг авалтаа түлхүү ихийг зорж байгаажээ.